гоё. Бид 10 минутын турш гоё зумба фитнес хамтдаа хийнэ. Маш гоё ирч хүчээ сэргээж одоо цэвэрлж явна гэх тийм. За намайг Улцаатын Долгормаа гэдэг. За тэгээд хүмүүс ерөнхийдөө Док Огшаа гэх гоё нэрээр дууддаг. За миний хувьд багасаа спорт одоо урлагаар одоо циркийн жүжигчин, спорт гимнастикийн одоо мастер цолтой. За тэгээд ерөнхийдөө яг энэ чиглэлээр л хүн ер нь өөрийнхөө дуртай мэргэжлэр юм бол ингээл өсөөдтэй цаашдаа ажиллах хөтөлбөр явдаг юм байлаа. За эдгээр яг хүмүүлийн ухааны сургуулийн Германд орчуулагч одоо мэргэжлэр төгссөн ч гэсэнгээ нэг ч ажиллаагүй. Зүгээр сайхан ингээд диплом сайхан байж байдаг. За тэгээд ер нь бол яагаад одоо явж байгаа яаж явж супер жавд орчихсон байх вэ? Миний хувьд 13 жилийн туршид ерөнхийдөө яг бие барьдаартай бүтгэл эрүүл мэнд одоо энэ чиглэлээр маш их ажилласан байсан. За тэгээд энэ хугацаанд ингээд харж байгаа дотроо бол ер нь яс боддгийн хүн болгоны дотор нэгтэй хүмүүсийн гоё тусалж хийсэн, аз жаргал бэлгэлж хийсэн гэсэн ийм хүсэл байдаг гэж боддог. Тэгээд миний ч гэсэн дотор яг байдаг гэсэн. Тэгээд яг одоо тэр зүйлээс би хийгээд байна гэсэн алаад байна да гэж бодлоо. Статик хүмүүс туслаас эрүүл мэндэнд одоо тэр тус болоод ингээд ирсэн. Асуулт хөдөлгөөнөөр эрүүл хооллолт гэх ингээд өдөр болгон мэдээлэл өгдөг байсан. За тэгээд ерөнхийдөө бол супер жампинг 2-3 жилийн туршид анзаарч мэдэрч явдаг байсан байхгүй. Яагаад гэвэл манай Свана найз нөхдөс надад олон жилийн өмнөх найз. Свана маань болохоор супер жамп хийж бистэ гоё өөрчлөлт чийсэн супер байна гэдэг ингээд дандаа ярьдаг. Миний найз орж хийгээд чи одоо ингээд хүмүүсийн те би бэлтэртэй ажиллахаас гадна одоо сэтгэлзүйтэй ажиллаач гэдэг аюу хөрдөг. Тэгээд найз дээр амар яг амар завгүй дээр тавьсан. Би ерөөсөн завгүй хүмүүс аахгүй. Завгүй би стэнээс за тэгж байгаа л сууя. Тэгж байгаа л болъё. Хэлгээл хоошин тавьчихдаг. Тэгээд ерөнхийдөө болохоор сүүлийн 2024 онд ч тийм Сона маа яг миний төрсөн өдрөөр ингээд жампинг маш гоо сургалтыг над бэлгэлдэг байхгүй. Тэгээд найзтаас та маш гоо сургалт нэг бэлгэлээ. Миний найз ингээд тийм 10 хоног ингээд яаж иж зав гараад ороод ирээч. Би амар завгүй эсвэл та мэдээж нөгөө завгүйгээ ярьдгаар яриад тэгэл яа би амжих юм болов уу? За би өглөөдөө амжих юм байна. Хичээлдээ оройос амжихгүй штэ. За өдөр нэг цагаар зав гаргаж гарах юм байна гэл. Айгүй инээдтэй заяа. Тэгэл 12-оос 1 цагийн хооронд сургалт зарлж яхад би орж суусан. Тэгэл эхлээл бас ингээд за юу юм болтоо гэж ажиглагчийн байр сураарэ гэж орж байгаа ш. Тэгэл ороо суусан чинь үнэхээр ингээд эхний өдөр бол ерөөсөн их ярах заваагүй маа. За юу заагаад байгаа вэ? Инээж минь гинүү яа гинүү гэж гайхах юм болчихсон тийм. Тэгээ 2 дахь 3 дахь 4 дахь хичээлүүдийг суугаад ингээд мэдрээд эхэлсэн чинь үнэхээр ингээд нүд онгоогоо чих онгоогоо тийм нүд нэгдэж чих онгоогоо үе би хаагур явж ирсэн юм бэ. Энэ гоё зүйлийг ерөөсөө мэдрээгүй тийм ерөөсөө мэдхийж хүсгүй яваад ирсэн юм шиг. Тэнийг нэг өөрийгөө бодчихсон.